хан хөхий ууланд бадманд жасан гад хатан туулын хөөнд долгож тусганаар эрийн химрийн авонд уухаж гарсан ам эрхэд тэнгэрийн зэрлэгтэй эр цэргийн түүчээ болсон цэргийн дуувчийн эрдмийн чуулга дар үнэрсэн талыг дуугаар аргацсан чуулга нар алтарсан тайзыг уянгаар хөгөлсөн чуулга ерөөлийн дээж бүхнэн төмөндөн зориулсан чуулга 93 настайч цэл залуухан чуулга Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага байлдааны гавьяаны улаан тугийн болон байлдааны гавьяаны одонд цэргийн дуужгийн эрдмийн чуулга хэмээх өдөөстэй өндөр босготой өрнөн амжилттай өнөр өтгөн айл хамгийн анхны тоглолтын хон хамбат оргон хөшгийг нээсний 93 жилийн ан баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Одоо та бүгдийнхээ өмнө Монгол цэргийн соёл урлагийн түүч их дүүхийн уламжлал болсон үнцэнтэй мөчийг нээж үгэлнөх хэмээн байлдааны болон байлдааны гавьяаны улаан тугийн одонто цэргийн дуувчгийн эрдмийн чуулгын дарга соёлын төвөргөний ерөнхий менежер Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн хурандаа ганс хүн зол заяа таныг хүндэтэн өрье. За юуны өмнө өнөөдөр манай энэ сайхан цаг мөчийг хамтран хуулцаар хүргэлцэн ирсэн бэлтгэл чөлөөнд байгаа офицер ахлагч нар, цэрэг дөрвч нар, манай урлагийн байгууллагын үйл ажиллагааг үргэлж дэмжиж үзэгч та бүхэндээ алдрын 2 одонтой эрдмийн чуулгынхаа нийт уран бүтээлчдийн өмнөөс халуун баяр хүргэж мэдчилье. Цаг хугацаа улирах тусам хүний амьдрал байгууллагын дүүх байнга зузаатган шинээр баяжигдж ирдэг байдаг. Энэ жилийнхаа өв цагийн нээлтийн тоглолтод бид бүхэн бас бүтэн жилийн хугацаанд хийсэн бүтээсэн ариун амжилтаар та бүхэнтэйгээ уулзж байгаадаа сэтгэл хангалуун байна. Цэргийн дуужгийн эрдмийн чуулган уран бүтээлчид ажилтан албаагч бид бүхэн өнгөрч улиран одж байгаа 2025 оныг амжилт бүтээлээр ариун өнгөрөөсөн. Яагаад гэвэл энэ одоо хамгийн их зүйлийг хийж бүтээх, хамгийн их одоо түүхийг сэргээх, энэ түүхийг баталгаажуулах ийм түүхэн цаг үе байсныг та бүхэн мэдэж байгаа. Монгол улсын тус ордогтлын баталгаа болсон эрд цэрэг дайчдын сэтгэл санааг дэмжиж эх орон жүзлийн хүүхд залуучууд тайд дэлгэцээр хүрэх үндсэн үүргийнхаа дагуу бид бүхэн өнгөрөх жоныг дайнд оролцсон дайчин чуулга уриатаагаар зохион байгууллаа. Яагаад гэвэл 80 жилийн тэртээ цэргийн дуужгийн эрдмийн чуулгын хундгаа хошууч гэдэг даргатаагаар 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2000 гаруй километр хатуу хөтөө замыг машинтай явган морьтой марш үлдэн хөрс зэрэгэлдэх улс охирноо гадны одоо халдан дүнгэлэгчээс чөлөөлж хөрш улсынхаа тусгаар төгтлийг одоо бий болгож ирж байсан. Тэгээ энээс хойш одоо 80 жил түүхэнд мөнгөрчээ. Тэгэхээр бид нар бол дайнд оролцсон дайчин чуулга гэдэг нэр одоо өрөө маань яалтчгүй цаг үетэй тохирсон цаг үе байсан. Учираас бид бүхэн энэ доор одоо бүх ажлаа жилийн турш хийж гүйцэтгэж байна. Яагаад гэвэл энэ тоглолтууд ч гэсэн одоо манай 80 жилийн дараах дайчин чуулга маань ямар их хүч зам, ямар олон одоо уран бүтээлчдийн авиас чадвараар өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн бэ гэдгийг бид бүхэн энэ удаагийн үйл цагийнхаа 4 одоо тоглолтоор та бүхэндээ хүргэх юм аа. 80 жилийн ой хүрээнд бид бүхэн хөрс зэрэгэлдээ Оросын холбооны улс Москва хотноо одоо бүрэн бүрэлдэхүүнээр тоглолт хийсэн маань манай түүхэнд тодоос тод үлдэх ийм одоо гайхамшиг байлаа.
Ялалтын талбай дээр бид өхөн 12 удаагийн тоглолтыг бусад одоо зочин орнуудтайгаа хамтар зохион байгуулсан. За 6 удаагийн бие даасан тоглолтыг тухайн орны Москва хотын ойролцоох түүхэн газруудаар бие даасан тоглолт хийснээр хамт уран бүтээлчид энэ чуулгынхаа түүхийг цааш нь одоо дардан болгож баталгаажуулж ирж чадлаа. Энэ маань одоо манай та бүхэнтэй бахархалтайгаар хэлэх зүйл үл. 80 жилийн хооронд бид нар гадаадын улс орнд тоглоо зогссонгүй олон удаагийн одоо уралдаан энэ арга хэмжээнүүд манай дуучид, бүжигчид, хөгжимчид оролцож мөн одоо тэргүүн байрын, тусгай байрын шагналуудыг хүртэж чадсанараа өнөөгийн уран бүтээлчдийн маань ур чадвар ямар хэмжээнд хүрч байгааг нь бас нотолж харуул та нартай тайлагнах ийм одоо жавшаан бас бидэнд гарч ирсэн. Оросын холбооны улс руу бид 2 удаа явсан. Бүрээд улсад ялалтын баяраар бүрэн хэмжээнийхэн тоглолтоор миний түрүүний хэлдэг одоо Москва хотод хөгжмийн наадмын агуулгыг бид нар эвдсэн. Энд оролцоход саналыг бид нэлээд хэдэн жилийн өмнө Оросын холбооны улсын энэ хөгжмийн наадмыг зохион байгуулагчид нартай холбогдож санал тавьсны үр дүнд энэ жил түүхэн цаг үед бүрэн бүрэлдэхүүнээрээ бид өхөн өмнө нь одоо 80 жилийн өмнө манай ахмадагчид маань морьтой машинтай явж байсан бол бид нар автобусаар онгоцоор 10,000 бээр газрыг одоо туулж ирлээ. За дээр нь бид өхөн өөрийнхөө Монгол улсын нутаг дэвсгэрүүдээр аймаг орон нутаг алздагдсан анги салбарууд хугацаа зэрэг аваад дунд сургуулийн хүүхдүүдийн дунд соён гээгэрэл ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Дайнд оролцсон дайчин түгэ аян гэдгийг зохион байгууллаа. Энд одоо чуулгынхаа байлдаанд оролцож байсан тухайн үеийн тугийг сэргээж аялууллаа. За ялалт дархалсан намар бүрэн хэмжээний тоглолтыг дээрх одоо аймаг орон нутгуудад Улаанбаатар хотын дүүргүүд тоглосон. Бидний одоо тоглосон тоглолтын тоо бол бүрэн хэмжээний тоглолт 98. За хэсэгчлсэн тоглолтууд 212, нийт одоо 300 гаруй одоо тоглолтыг зохион байгуулсан байна. За дээр нь бас одоо энэ ялалтын баярыг Улаанбаатар хотноо Чингисийн талбай, Сүхбаатарын талбай дээр бид өхөн хөрс зэрэгэлдээ Оросын холбооны улсын Сансар агаарын цэргийн дөвөөжийн чуулгатай бас хамтарсан тоглолтыг ингэж хийснээр энэ жил үнэхээр одоо бид өхөн 80 жилийн өмнө байгуулсан гавья тэний одоо ялалтыг дархалсан уран бүтээлчдийн аян замын хийсэн бүтээсэн зүйлийг тасралтгүй явуулж өнөөдөр дархалж чадсанараа манай өнөөдрийн одоо уран бүтээлчдийн маань та бүхэнтэй сэтгэл хангадан одоо уулзаж уран бүтээлээ төлөвлөх ийм одоо цаг завшааныг бид өхөн бас авчирсан. Ингээд та бүхэндээ цэргийн дөвөөжийн эрдмийн чуулгын өнөөдрийн одоо албан үүргийн гүйцэтгэж байгаа офицер ахлагч нар, уран бүтээлчид, ажилчин албаагчдын нэгдсэн одоо хөдөлмөрийн үр шимд бий болсон энэхүү жилийн хугацаанд хийсэн тоглолт уран бүтээл та бүгдээ ая тухтай орчинд угтах ийм одоо аюулгүй байдлын таатай орчин бүрдүүлсэн ийм орчин та бүхэндээ одоо тоглолтоо төлөвлөхөд их таатай байна. Манай өнөөдрийн тоглолтод манай үеийн ахмад уран бүтээлчдийн төлөөлөл мөн тэдний үр хүүхдүүд манай дотоодын цэрэг болон зэвсэг түвшний анги салбарын бүрэлдэхүүний төлөөлөл оролцож байгаагаараа бас онцлог. Бид өхөн тоглолт болгон дээр хүндэж очтыг бас урьж байгаа. Тэгээ өнөөдрийн хүндэж очт маань эдгээр улсад байгаа. Манай хөтлөгч Монгол улсын соёлын гавьяасуудын өнөр жаргал одоо дэлгэрэнгүй одоо бас энэ улсуудаа танилцуулах болоо гэж бодож байгаа. Ингээд та бүхэндээ энэ үдшийг хамтдаа манай уран бүтээлчдийн маань бэлтгэсэн тоглолт цэнгүүнийг таалан сойрхож нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсэж байна. Баярлалаа та бүхэнд. Түүхэн гавьяаны эхлэл буюу өнөөдөр та бүхэндээ өргөн барих цэргийн төвхөлөг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн 20 дугаар зууны ихд тохиосон хоёр дайны шуурган галын дундуур дайчин мэрсээр зоригжуулж явсан Монгол ардын хосгол цэргийн дуу танцны ансамбл бүтээн байгуулалтын он жилүүдэд бүрэн улс сан дарахж бүх дэлхийн иргэн дээр дуу хорон өргөсөн Монголын ардын армийн дуу бүжгийн ансамблийн түүхэн үеийг харуулсан уран бүтээлүүдийг өргөн барих болно. Бүгдээрээ хамтдаа төгөлдөр сайхан ишхэн эзний түүхийн жибээр аялцгаая.
эрхэм та бүхэн тухлан сууж таадан болгоно. Монгол ардын уртын дуу өвгөн шүү. Уртын дуу чимээгмар дорж баруун хурч улс сураг. Александрын дэглэлт Дембэг базрын найруулга хувьсгалт орно. Даран загдын хөгжим гомбын дэглэлт партизан цэргийн бүжиг.
Ширхя хэрэгтэй найр дууч. Эрх та бүхэнд 1932 онд Цэргийн сайн дурын уран сайханчдын тоглолтоор нээлтийг хийсэн Цэргийн төв клубын тайзан дээр тоглогдож байсан бүтээлүүдээс өргөн барилаа. Цэргийн төв клубын жүжигчин, бүжигчин Александр, Цэргийн төв театрын туслах шууч Дүнгэр нар, Цэргийн үлээвэр хөгжим тоглосон Хүмүүн төрлөختөн Зад гайцхан хэмээх дууны аялгаунд тохируулан хөдөлгөөн оруулж Монгол үндэсний нийтийн бүжгийг агс наачлан дэглэж нийтийн бүжиг 1-2 дугаар танц нэртэйгээр нийтэд дэлгэрүүлсэн нь орчин цагийн Монголын урлагийн түүхэнд нэгэн содон хуусыг нээсэн чухал тэмдэглэлт үйл явдал байсан бөгөөд үндэсний нийтийн бүжиг үүсэх эхлэлийг тавьсан шинэхэн үйл явдал байсан юм. Александрын дэглэлтэд Дүнгэрийн найруулга нийтийн бүжиг 1-2 дугаар танц Хүмүүн төрлөختөн
задгай, цагаан, үлээвэр хөгжимчид, бүжигчид. Буу, сум, бөмбөг ачсан тэрэг бодон торчлон алгадаж явхад дуу, хөгжим, бүжиг ачсан тэрэг дуйлан орчлон аргадаж явсан цэргийн чулга байсан юм. Үйл нүүж цахилгаан бадарсан талаар үхэл туг хоёрыг зодтолдож явхад цэрэг бүрийн цээжинд намирсан цэнхэр дурдан алчуураар шархатсан ирчүүд цусаан боож идэгсэн шатсан нөгөөнд амиан боож үлдээсэн. Цаа бодулсан баян хуур хөгжим шиг, цохиур нь хугарсан хуучин яочин шиг, солгой гიშгэлсэн энэ орчлонг согтууч дөгрүүдээс чөлөөлж явхад дайнд оролцсон цэргийн чуулгал даруй нэртэн тулаанд явсан юм. Цэр залуухан ирсэн гар халуун гавьяг цэргийн чуулган өдөр дуулж яваа тултаа Монгол ирчүүд гэрийнхэн хойрт ханхайж суугаа юм морин хуурмын төрийнхэн хоймроос янцгааж байгаа юм аа. Монгол Улсын төрийн хожих шиг аргын жижигч
Ирэх та бүхэндээ 1945 оны чөлөөлөх дайны талбарт уран бүтээлийг өргөжүүлсэн цэргийн чуулгын тухайн үеийн бүтээлүүдээс өргөн барьж байна. Мөрд оржиг хөгжмөн сэнгээгийн шүлэг түүхт хэл найрлууч. Оны ихээр Зөвлөх бод улсаас Игор Моисеевийн ансамблийнхан ирж 14 хоногийн хугацаанд тухайн үеийн цэргийн төв клубын бүжигчдад олон арван бүжгүүдийг зааж сургасан. Улмаар Монгол ардын хувьсгал цэргийн командлын урилгаар зөвлөлтийн армийн олон арван бүжгийн багш мэргэжилтнүүд өргөдөн ирж ажиллаж байсан нь цэргийн чуулгын урын санд үлэмжих нөлөөг үзүүлсэн билээ. Одоо эдгээр мэргэжилтнүүдийн цэргийн төв клубын тайзнаа тавьсан Кремийн татар хорууны бүжгүүдийг цэргийн дэглэснээр эрхэм та бүхэнд төлөвлөж байна.
Монгол Улсын төрийн шигэл ардын жүжигчин Монжигс Модогийн хөгжим ардын уран зохиолч Бастин шүлэг чамайг үди эрэгтэй найрал дуучид гоцлооч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баднасан Даран цагтын хөгжим Лувсангийн шүлэг Хилээс гоцол дуучин соёлын тэргүүний ажилтан Амар төр song
Кудрявцгийн хөгжим, Радонскгийн дэглэлт, Цэрэгийн нөхөрлөл бүжигч.
Цэргийн дууч Эрдмийн шуулгын 93 дахь жилийн өвөл цагийн нээлтийн сурал тоглолтууд энэ жилийн онцлогтой болж байгаа. Өмнөх жилүүдэд бид уран бүтээлийн бие даасан албатынхаа тоглолтыг өргөн барьдаг байсан бол харин энэ жилийн тухайд 90 гаруй жилийн түүхтэй энэ сайхан шуулгынхаа түүхэн он жилүүдийг товчоолсон бүтээлүүдийг үзэгч түмэндээ өргөн барихаар бэлтгэсэн. Өнөөдрийн маань тоглолт түүхэн гавьяаны эзэд нэртэй өөрөөр бид 1930-аад оноос 60-аад оны сүүл үе хүртэлх тэр гайхамшиг түүхийг бүтээсэн алдартнуудаа, ахмадуудаа, бахархан дурсаж шижгэнсэн залуу насндаа олон сайхан уран бүтээлүүдийг туйрвж, бүтээж бидэндээ өвлүүлсэн алдартнуудаараа бахархсан ийм онцгийн түүхийг хамтаа товшоолж байгаамаа. Тиймээс танхимын гэрлийг түрөгнө гэж хүсэж байна. Өнөөдөр бид бүхний урилгыг хүлээн авч морлон ирсэн хүнтэй зочдон зориуд алдаршуулахыг хүсэж байна. 1934-өөс 1967 онуудад цэргийн төв клуб, театр, Монголын ардын армийн дуу бүжгийн ансамбл хүртэлх гайхамшигт түүхийг өөрийнхөө залуунаас халуун сэтгэл авьяасаараа бүтээсэн Монголын мэрэгжлийн бүжигчний үнэмлэхтэй анхны бүжигчин 1945 оны чөлөөлөх дайны дайчин цэргийн ансамблийн бас анхны бүжигчин мэдээж өмнө хэлсэнчлэн нийтийн таанцыг түгээн дэлгэрүүлсэн Монгол охин ховсголт орон ихэр хоёр наадам зэрэг олон арван бүжгүүдийг дэглэхийн зэрэгцээ өргөмөл сууд харанхуй засаг анхны туяа үүмэн зэрэг олон арван жүжгүүдийн гол дүрийг бүтээсэн нэрт бүжиг дэглээж жүжигчин шанц манилын хөгжим тоглож дуулдаг аялгау зохиодог шүлгийг бичдэг олон арван авьяас бүрдмэл бид бүхний аяа гэж авгаан дуудаж ирсэн бахархад гайхамшигт авьяасын эзэн Александрын охин буян дэлгэрэгч маань хүрэлцэн ирсэн байна. Танд баяр хүргэе. Бидний 1932 оноос эхлэх гайхамшиг түүхийн үр хүүхдүүд залгамж хадаа өнөөдөр хүрэлцэн ирсэн. Танд баяр хүргэе. Маш их баярлалаа. Анх бүгд найрамдах Монгол ард улсын баатар тавгсрын жанжингаар хөтлүүлэн цэргийн төв клубт орж ирсэн. Золбоо төгс дайчин миний их орны өглөө орчлонд бид азтай төржээ хинээс болцоо Монголын сайхан орон чимэн битгий мартаарай өргөн сэлэн хайгуулж хархуу зэрэг олон гайхамшигт дуунуудыг Монгол түмнийхэн зүрх сэтгэлд шигтгэн үлдээж өдгөө дуудаагаан хамт бидэнтэйгэн амьдрсаар байгаа нэрт хөгжмийн зохиолч нэрт хормейстер гончиг дамбын Даран Загдын охин соёл судлалын ухааны доктор Даран Загдын оюун танд баяр хүргэе. Уран бүтээлчдийг хайрлах хүндлэх сэтгэлээрээ эцэг шиг хайрлагдсан 12 жил тасралтгүй цэргийн ансамблийн дараагаар ажилласан буян сайхан буурал хурандаа сувсан лүндүү даргын дүү өдгөөгийн Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн нэрт хөгжмийн тойрч Монгол улсын консерваторийн хүндэт профессор Чожамцын буян хишиг танд баяр хүргэе. Анх цэргийн ансамбл хөгжимчлөөр томилогдсон ярьж өндөр лувсан хэмээн алдарсан хилээс цэргийн вайс үчшийн зугаалгын дуу цэрэг ирсийн тангараг зэрэг олон арван уран бүтээлийн эзэн яруу найрагч Пунцгийн лувсангийн хүү Бата танд баяр хүргэе. Монголын урлагийн түүхэнд анх удаа симфон бичсэн хөгжмийн зохиолч Орос ардын домроо найрал хөгжмөнтэй байснаас Монголын үндэсний өдгөө хүртэх гайхамшиг бүтээлүүдийг өөрийнхөө өнгөөрийг шиглүүлэх холбог найрал хөгжмийг бий болгосон. Басгүй биднийхэн зүрх сэтгэл дайчин ирсэнхийн жагсаал мөнгөрсөн олон сайхан бүтээлийг тойруулсан нэрт хөгжмийн зохиолч
зохиолч, удирдаач, урлагийн гавьяц үзгэлтэн Данзангийн Дуурсрангийн хүү Бадчулуун. Баяр хүргэе танд. Цэргийн төгөлөвийн анхны бүжигчин хожмын 20 дугаар зууны мандаа бүжиглийг лээж төрийн саяхад ардын жүжигчин Сэвжиртэй хамтдаа нэгэн тайзан дээр олон арга бүтээлүүдийг гайхамшигтайгаар бүжиглэж явсан 1945 оны чөлөөлөх дайны дайчин хожмо цэргийн ансамблыг алтан тайзнаас Монголын төлөөлсөн гайхамшиг дипломатч болж амьдралынхаа бүхий лон цагуудад цэргийн төгөлөвтэйг үргэлжид холбоотой байж хожмо ахын дуудын дайчин алдар шуулгыг үүсгэн байгуулж Монгол цэргийн соёл урлагийг дэлхийд дахинд хамгаалсан нэрт дипломатч цэргийн ансамблын нэгэн цаг үеийн дарга дэд хурандаа хорлоогийн Ёндонгийн охин Өнөр баяр морилон ирсэн байна. Баяр хүргэе. Хорол чойчин сангийн тэргүүн бямб жаргал хүрсэн ирсэн. Өдгөө хүртэл бид хамтдаа олон гайхамшиг бүтээлүүдийг бас тойрсаар мөнх өсөр яваа. Энэ сайхан хүмүүс маань Монгол цэргийн бүжигчдийн алдрын хөшөө офицеруудын ордны өмнөх талбайд сүндэрлүүлэн босгосон гайхамшигтай байлээ. Та бүхэндээ баярлалаа. Маш их баярлалаа. Орсын холбооны улсын Читамужийн Сахалинск мужид төрж тэгээд Монгол улсын иргэн болж Монголын гавьяатуудын игнэнд дивсэн 3 цаг үеэрийн цэргийн дуучгийн эрдмийн чуулгатайгаар уран бүтээлийн ганцлагдаантай холбоотой яваа. Ард олондоо Орос гом хэмээн алдарсан Өргөмөл ах Ванчгийн Пунсгийн хамтаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ансамблийн бүжигчин тайз дэлгэцийн шилдэг бүтээлийн эзэн өдгөөч цэргийн дуучгийн эрдмийн чуулгатайгаар үргэлжид холбоотой байж ирсэн гайхамшигт үйлсийн эзэн бүгд найрамдах Монгол ард улсын гавьяа жүжигчин бүжигчин Ванчгийн гомбын хүү адил тунгалаг манай хөгжимчин соёлын төргийн ажилтан Бацоожийн Ачин цар ганц хожийн агаар эрдэн баяр хүргэе. Эко та бүхэнд бүгд найрамдах Монгол ард улсын гавьяатууд, алдартнууд, цэргийн төгөлөвийн анхдагчдын үр хүүхдүүдийг бахархалтайгаар алдаршууллаа. Та бүхнийг хүнээх хүндэт гэж цэцгийн баглааг өргөн барьж байгааг хүлээн авна уу? Өнөөдөр морилон ирсэн 10 хүндтэй эрхэм та бүхний минь аав ээж цэргийн төгөлөвийн анхны шаг татаж 1945 оны чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж энэ цагийн гайхамшигт уран бүтээлүүдийг бидэндээ үйлдүүлсэн баатрууд билээ. Та бүхнийг уран бүтээл шиг урд насалж удаан жаргахын сайхан өрөөдийг өргөн дэвшүүлье. Баатруудын дууны эвлүүлэг Монгол улсын ардын жүжигчин Дашин Ясрангийн нэрэмжит эрэхтэй найр дуучид.
улсын урлагийн гавьяа сэтгэлтэн данцгийн дуурсралгийн хөгжим яруу найрагч хүнсгийн лувсангийн шүлэг цэргийн хүлээ эрэгтэй найрал дуучлаг гоцлооч соёлын тэргүүний ажилтан сүрэнгийн бүрэн жаргал халуухан харигн булаасан халамжит үсгүй минь сайн байна уу хатан зүрхийг минь уур дуйрасан хайртай чи минь хүлээж байна хүлээ эврэн зэргийг хүлээгээ уянгат хүрээний тотгийг шиг урагша зориг төсвөртэй давшна уусан амаг алуун хүйтэн гэж уур чамтаргүй явна Даран загдын хөгжим долдын шүлэг золгоо төгсөн дайчин лувсангийн үгай цэргийн вальс эмэгтэй дуучин
Монгол улсын ардын жүжигчин Хаян Хэрвагийн хөгжим Цэргийн нөхөр Цэрэнтэй. Цэргийн дуужгийн эрдмийн шуулгын нэгдсэн найрал хөгжим удирдаач соёлын тэргүүний ажилтан Ахмад Сэргэлэн. Ардын жүжигчин Хаян Хэрвагийн хөгжим Фёдор Медний дэглэлтэй дайчин нөхөрлөл бүжигч.
улсын урлагийн гавьяц зүтгэлтэн цэрэнд орж хөгжим. Хойсгол тэмцлийн албан зүтгэлтэн хурандаа дашчамцын шүлэг Монгол ардын цэргийн дуу. Цэргийн дуужгийн эрдмийн шуулгын уран бүтээлч. Цэргийн дуугийн шуулгын эрдэнэ жилийн үйлцгийн тийм түүхэн гавьяаны эхлэл тоглолтод оролцсон уран бүтээлч. Цэргийн дуугийн эрдмийн шуулгын нэгдсэн найр хөгжим. Ардын төвчний ясгийн жинтэй найр дууны адав. Цэргийн дуугийн эрдмийн шуулгын бүжигчид. Тайзын төрлийн адав. Үйлчилгээ ажихын ав. Дуучны инженер Баасан цэрэг. Тайзны машинист Дэлгэр сайхан. Гэргийн техникч Их Баатар. Тоглолтын зөвлөх бүжигдэгдээч Монгол улсын гавьяач жүжигчин Цэмээгийн Батбаяр. Тоглолтын найруулагч цэргийн дуугийн эрдмийн шуулгын ерөнхий бүжигдэгдээч бүжгийн албаны дарга хашууч соёлын тэргүүний ажилтан Шарууд Оржийн Дамдан Базар. Тоглолтын хөтлөгч Сургуулийн соёлын мужимартын яамны дарга Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн дэд хурандаа өнөр жаргал. Тоглолтын хөтлөгч хөтөлбөрийн найруулагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Сарав. Эх орныхон туг сүлдний хиймэр тусгаар тогтнол хэмжээд болсон дайчин Эрсэмийн Суандар эгнэгт